нийслэл хөгжихийн хэрэгээр бидний өмнө одоо усны асуудал гэдэг юм чинь тулгарч. Таны өргөдлийн хариуд часын Солонгосын часын олон улсын эмнэлэг надтай холбогдож тэгээд би Улаанбаатар хотын даргын хүсэлтээр тэгээд таны одоо өргөдлийн хариуны шийдлээр Аз таарч буцалтгүй тусламжаар часын эмнэлэгт эмчлэгдэж ирээд одоо 2 сар болж байна. Тэгээд би энэ сайхан эмнэлэгт тэгээд энэ Улаанбаатар хотын дарга Улаанбаатар хотынхаа иргэнд мөн улмаар одоо би 30-аад жил үрхийн эмч хийсэн. Энэ бас үр шимээ ард түмэнд үйлчилсэн үр шимээ би таны хариу болгож өөрийнхөө эрүүл мэндэд зориулж одоо ингээд тайггүй сайхан эмчлэгдээ ажиллаа хийж байгаа. Одоо би хязгааргүй баяртай байна. Энэ эмнэлгээр бас эмчлүүлсэн. Тэгээд бас энэ нэг удаа нэг хүний одоо эмчлүүл болох юм а та гэсэн байсан. Тэгээд яг таны өргөдөл ирсэн байсан байж таарад тэгээд эмчлүүлсэн байгаа. Тэгээд танд баяр хүргэе. Амжилт хүсье. Тэгээд сайн байна. Тэгээд эрүүл болно гэдэг маш чухал. Тэгээд жасын эмнэлгүүд бас Улаанбаатар хотод энэ чинь төлөөлөгчийн газартай. Тэгээд та холбоотой байгаа бас хүмүүсийг энэ эмнэлгийн үйлчлэгүүрийн талаар бас дэмжиж туслаад явна гэж тийм ээ. Одоо энэ нийслэл одоо Түмэн амын зонхлох хэсэг орсон тулгуураас донорын хөдөлгөөнийг нийслэл Улаанбаатар хотод одоо өргөжүүлэх, өргөнүүлэх сурталчилах энэ ажлыг засаг дарга өөрийнхөө мэдээлэлээс авч ивэл авч өөрийн санаачлаа өөрийнхөө ивэлээр энэ донорын хөдөлгөөнийг эрчүүлэх асуудал анхаарал тавьчих гэсэн нэгдүгээр асуудал. Тийм учраас энэ нийслэлийн хэмжээнд энэ донорын холбооны бас үйл ажиллагааг зөвлөх, өргөжүүлэх засаг даргын хамгийн газраас жилдээ тодорхой хэмжээний төсөв хөтөлбөрийн дэмжиж санхүүжилт олгох болцоо байна. Ийм хоёр асуудал байна. Нийслэлийн хувьд бол энэ дээр одоо ингэж хандж ажиллах хэрэгтэй гэсэн үүрэг оногдсон байна гэсэн. Тэгэхээр юу яа манай засаг даргын хамгаалалт нийгмийн хөгжлийн бодлогын хэлтс дээр тавхан уулзаад донорын холбоо уулзаад тэгээд гэрээгээ байгуулад бидэд бас төрийн бас байгууллагуудтай хамтарч ажиллах хэмжээний зардлуудыг бид хэлтгэлж батлуулсан байна. Тэгээд тэндээс яриад ямар хэмжээнд яаж хамтарч ажиллах зөвхөн одоо санхүүжилтийн асуудлаар хамтарч ажиллахаас гадна энэ сурчлагаа хийх залуучуудыг энэ донорын үйл ажиллагаанд оролцуулах ажлыг өргөжүүлэх хэрэгтэй. За мэдээж одоо олон энэ хүн ажилтдаг томоохон байгууллагуудыг энэ үйл ажиллагаанд эсвүүлэх зохион байгуулалтад үйл ажиллагаа нийслэлийн төр зэрэгний байгууллагуудыг хамруулах чиглэлээр хамтарсан үйл ажиллагааг бол 2017 онд хамтарч явуулъя гэсэн ийм бодлого батхан даа. Үйлдвэр технологи экопарк байгуулах төслийн өдөртөж байгаа юм хүн байгаа. Тэгээд энэ төслийн товч танилцуулгыг өнөөдөр та бүхэн танилцуулаад та бүхэнтэй Монгол Ардын намын болон нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу ногоон хөгжлийг Улаанбаатар судлах энэ төслийг танилцуулахаар та бүхэнтэй уулзж байна. Манай нэг компани жишээ 3 сая литр ашигласан моторуудаас боловсруулаад дийзелж үйлдвэрлэж байгаа гэдэг. Нэг гишүүн 8 сая ширхэг дугуй боловсруулаад эрзэний хавтан хийцэн байна. Энэ 8 сая дугуй боловсруулаагаа бол энэ ахис 8 сая дугуй боловсруулагдаг бол 24 сая ширхэг болоод 100 ороод утаа болоо явцсан. Нөгөө тос нь хөрс рүү орчихсон. Аккумулятор одоо сард 2 тонныг биднес Эрдэнэ компани хүчлийн шүүгээд тусаар зоод Эрдэнэ компанид харт хуулгын технологинд боловсруулаад хятад руу гаргаж энэ асуудлаараа одоо шийдлээ хурдан гаргаа. Тэр олон компаниудаа уулзаад саануудыг аваад тэгээ хөтөлбөрөөр хурдан боловсруулах. Нэгдүгээр удирдах багтаагаад нэгдүгээр төлөвчд хурлаараа батлуулаад тэгээ энэ компаниудын аль нь хамгийн үр ашигтай гэж үзэж байгаа. Тэгээ хот чинь одоо 20 компани бид нар өгч чадахгүй шүү дээ. Жижиг хот тэгэл нэг бодлын их том хот болсон, нэг бодлын бас ингээд харахаар бол сая 300 мянган хот бас жижиг хот. Тэгээ тийм учраас 20 компани өгч чадахгүй. Сандал 1-2 компани ажиллах байна. Тэгээ энэ ямар шалгуур үзүүлэх байх юм. Хотын бодлого нь юу байх гэдэг гаргаад тэгээ эргэж гэрээнүүдээ тэгэхээр одоо эдгээр сектект бол гэрээ мөрөө байгуулсан байна шүү дээ. Тэгээд гэрээний үүрэг нь юу байгаа, яаж хамтарч ажиллах гэдэг талаар тодорхой уулзалт зохион байгуулаад тэгээд засаг даргын зөвлөлөө хурлаар оруулаад өдөр үйлрэлтэй багтаадын асуудлыг шийдэх хөө. Тэгээд энэ сектект группийн санааны үе дээр австрчуудын хэлээд байгаа санааны үе бүгд хамт хятад улсын компаниуд хэлээд байгаа санааны үе гэдгийг харьцуулж байгаа ямар хэлбэр яаж ажиллах. Би зөв миний санаа бол за нэг олон тэрүүмийн төрөний өргөн уралдаад экопарк марк гэх том юм яриад байгаа орнд эхлээд нэг хог ажил боломжтой боловсруулж эхлэх хэрэгтэй.
худалдаж авдаг байх хэрэгтэй. Ангилдаг хэрэгтэй. Ядаж аж ахуйн нэгж байгууллагууд сая нэг телевизээр мэдээ яваад байлаа. Оюутнууд хог ангилах санаачлах гаргалаа гэдэг. Ядаж нэг айл гэрч алан болчиход цаасаа нэг тусна. Ийм савнуудаа нэг тусна. Тэгээд бие хогоо нэг тусна хийчдэг. Ийм нэг нэвтрүүлэх хэрэгтэй байхгүй. Энийг нэвтрүүлэхэд хот ямар бодлого бодлого юм. Төрөөд дэлхийн бүх том хотууд бол хогоо ангилаад ирэх юм. Ангилаад хийчдэг болсон. 3 сав байж байгаа шүү дээ. Орос улсны гадаач байгууллагад байсан 3 сав байж бие хог дахин боловсруулах гэдэг. Ийм байдлаар хэдүүлээ хамтарч ажиллах хөө. Тэгээд та бүхэн манай энэ албад консультаа уулзаад төслөө дахиж наривчлаад тэгээд энэ гэрээмэрийнхээ аль нүчийн төгөлдрөөр яаж ажиллаж явах юм гэдэг юм аа. Яриад хамтарч ажиллаад ажиллая гэж бодож. Тэгээд та бүхэн өнөөдөр цаг зав гаргаж бэлтгэсэн юм. Баярлалаа. Бид нар аль хамгийн ашигтай хоттой яаж хамтарч ажиллах болцоотой нэг шийдэн бидний мөрөө хөтөлбөртөө үнэхээр 4 жилийн дотор бол хог хаягдлын менежментийг боловсруулах болгоно гэсэн юм байж байгаа. Тэгээд та нар гадаад их үйлс хүмүүсийн байдлаа сайн ярилцсан. Хөө. За. Нийслэлийн юуны үнцийн харилцааны газраас 400 оноос одоо дуудлага худалдаагаар хайдас чиглэлтийн одоо 150 авто эмнэлгийн барилга гэдэг ийм дуусаагүй барилгыг худалдаж авсан юм аа. 2002 оны 11 цагт худалдаж авсан байт юм аа. Тэгээд тэрнээс хойш одоо газрын одоо шийдэж өгөөч гэсэн одоо хүсэлт одоо удаадараа тавиад одоо энийг шийдэж өгөхгүй байсаар л одоо 15 жил боллоо. Ингээд 15 жил одоо 15 жил дээр би одоо та бүхэнтэй уулзж байна. Энэ барилга нь одоо миний энэ худалдаж авсан барилга нь 4000 м² талбайтай ийм барилга юм байна. Энэ тань дээр орж байгаа шалтгаан нь юу юм бэ гэхээр энэ улс их оронд одоо үнэн шударгын байдгийн үгүй юу гэж одоо би олон жил гомдож байна. Яагаад гэвэл ингээд төр юмаа зарчдаг. Зарцсан хойно гадаа чинь өгнө гэдэг. Би анх худалдаж авахдаа энэ дээр гадаа үгүй юу гэж байгаа авсан. Хүн суртал нэг хүмүүсийг одоо нааш тааш нь явуулдаг гэж газ шийдэж өгөхгүй байх. Ийм дарамт юмыг л алга болгоё. Нэг хөтөлбөртийн зорилго чинь юм байна. Тэгээ энэ мэдээж одоо хуулийн дамж өгөөд байна. Тэгэхээр манай газар албад дарах хэллэг суулж үзье. Наад төрийн За энэ газар дээр одоо энэ газар яг хээр байна. Одоо бид нар яг ийм хогон дунд амьдарч байна. Энэ бид нар ийм юм биш дараа. Машин явж болохгүй, яг юу явж болохгүй. Гараад энэ хашаан дотор. Ингээд төмөр хашаан дотор бид нар өдөр одоо юу вэ? Энэ 3515 метр квадрат. Тий. Одоо энэ хэсэг дээр цэцэрлэг байх юм. Тэгээ ингээд ийш нэг комплекс сургуулийн төв комплекс барилга барих байхгүй юу? Тэг гэвч тэр компаниас болохоор эндийн цэцэрлэг барь, эндийн барилга барь. Ингэж явуулаад байна. Тий, Орос ус. За энийг яасан гэхээр 2012 оны 12 сарын 3-ны өдөр тухайн үеийн засаг дарга байсан Батүйл гэдэг хүн. Нийслэлийн эрхлэлтийн газрын одоо нийслэлийн үндэсний харилцааны газар тухайн үед байсан. Тэр газар одоо газар зохион байгуулалтын санаатаагаар хууль бусаар өөрчлүүлээд ерөнхийлөгчийн газраар оруулж хууль бусаар батлуулаад засаг дарга захимж гаргацсан. За энэ асуудлыг бид өнөөдөр тухайн үед хөөцөлдсөөр байгаад өнгөрсөн оны 16 оны 3 сарын 3-ны өдөр сонгол өмнөх Батуулгаа өөрөө би гин буруутай байна. Би буруу хийжээ. Та яагаад энийг ингэж зурч байгаа гэхэд эхлээд үнийг харуулсан биш гэж хэлсэн. Би захирамжийг харуулсан. Бүх мэргэжлийн үйлдвэрийн дүгнэлттэй бүхнийг харуулсан. Тэгсэн агентлагийн дарга тухайн үеийн агентлагийн ерөнхийлөгчийн газрын дарга өмнө нээсэн. Одоо хэм бэлээ? Нацар боржийг хийсэн буруу дахиад дараагийн үеийнх нь үе нөхдүүд хийцсэн байгаа байхгүй. Тэгээ би андуурчжээ. Уучлаарай агентлагийн даргануудаа загнаад 6 сарын 3-ны өдөр тухайн 3515 м² газрыг цэцэрлэгийн банга цэцэрлэгийн зорилтоор гаргасан. Одоо миний захирамжсэд рүү гарцсан. Гэхдээ хороолын дотор бол орон сууц нэмж барихгүй. Энэ зөвхөн сургуулийн зорилтоор ашиглана гэсэн байж байгаа. Тэгэхээр 3000 гаруй метр квадратын газар бол сургууль цэцэрлэгийн зорилтоор л баригдана. Нямагч танд хэлэхэд 8 дарж танд хэлэхэд бол яг өнөөдөр би танд энэ тэнцээ очиод нэг сургууль барьж байгаа төсөв мөсөө хөрөнгө бол боломжгүй байна. Гэхдээ энийг бид нар концепцийн ямар нэг аргаар шийдвэрлэн бидний хөтөлбөр тавьсан зорилт бол бүх ороо цэцэрлэгтэй болгосон байж байгаа. Газрыг нь бусад
тэр Богдаа Холдон гэж байна, хинч байна, энэ дээр дахиж 24/5 давхар орон сууцч явуулж байхгүй. Энэ зөвхөн сургууль цэцэрлэг баригдан дахиж хизээч юу байхгүй шүү дээ. Одоо орон сууцны харуултаа дахиж нэвтрэл хийхгүй гэж үзэж байгаа шүү дээ. Тэв учраас та нар тайван байж болно. Одоо өссөн ба ганцхан үйлдвэр шүү дээ. Хэдэн тэр бомын